За сайн байцгаана уу? Түрүүн оруулсан видеоны үргэлжлэл буюу 2 дугаар дугаарыг оруулж байна. За энэ удаад би та бүхэндээ сонирхуулж өөрийн амьдрахад ээлтэй, ивэлтэй амжилттай байх газар зүйн байршлыг олсноо жишээ болгож оруулж байгаамаа. За энийгээр юу хэлэх гээд юу ойлгуулах гээд байна гэхээр та ч гэсэн астрологийн үндсэн хэд хэдэн зарчмыг ашиглан өөрт амьдрахад азтай болон сорилттой байх байршлаа олуулж болно. За ерөнхийдөө иймэрхүү мэдээлэл танд очих болно гэдгийг л сонирхуулах гэдэг юм. За астрологид хувь хүний амьдрахад тохиромжтой газар зүйн байршлыг олж тогтоох хэд хэдэн үндсэн зарчим байдаг. За зарчим буюу арга гэж хэлж болно. За нэгдүгээр арга нь болохоор астрокартографи. За энэ нь болохоор дэлхийд даяар таны хамгийн ээлтэй болон сорилттой газруудыг харуулдаг ийм арга байгаа. За дараачих нь болохоор local space astrology. За энэ болохоор тодорхой чиглэлд ямар гаргийн нөлөө танд давмгаалж байгааг харуулдаг. За relocation chart буюу шилжилтийн зураг гэж нэрлэдэг. Хүний төрсөн газрын зургийг өөр хот эсвэл улсын координат дээр тохируулан тухайн газрын өргөрөг уртрагийг ашиглан шинэ газар таны төрсөн зурлагыг хэрхэн өөрчилж байгааг тооцоолдгоо гэсэн үг. За тэгэхээр хэрвээ та шинэ газар нүүхээр төлөвлөж байгаа болон хаана очиж амьдрал илүү амжилттай амьдрахаа мэдхийг хүсвэл би танд эдгээр аргуудыг хослуулан судлаж таны амьдрахад ээлтэй, ивэлтэй таатай байршлыг олж өгөх боломжтой юм аа. За тэгэхээр гол зүйлдээ орё. За өнөөдрийн хувьд бол би өөрийн төрсөн он сар өдрөө өөрийнхөө мэдээллүүдийг ашиглан өөрийн амжилттай амьдрахад ээл ивэлтэй бүс нутаг болон газар орныг тооцоолон олсон байгаа. За тэгэхээр миний хувьд 89 оны 6 сарын 14-ний шөнө 1 цаг 28 минутанд Улаанбаатар хотын 1-р төрхөд төрсөн. За тэгэхээр эдгээр мэдээллүүдээрээ үндэслээд өөрийнхөө амьдрахад ээл ивэлтэй газар бүс нутгийг олсон байгаа. За энэ дээр Шинэ Зеланд, Австралийн зүүн эрэг гэж гарч ирсэн. За зөвхөн улс биш За хотыг хүртэл бас гаргаж ирэх боломжтой. Яагаад гэвэл зүүн эрэгт нь амьдрахад ээл ивэлтэй байхад баруун эрэгт нь сорилттой хүнд хэцүү байх магадлал өндөр байдаг учраас зөвхөн улсыг биш бас би хотыг бас гаргаж ирдэг. За энэ дээр болохоор Сидней, Мельбурн, Брисбен гэж гарч ирж байна. Юпитер, Венусийн нөлөө их байгаа тул энд амьдрах нь материаллык амжилт, аз жаргал, доктортой амьдралын нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэж гарч ирж байна. За Венусийн эрэг шугамын бүс болохоор гэр бүлийн доктортой харилцаа, романтик холбоог үүсгэхэд бас ээлтэй байгаад байна. За Итали, Испани, Францын өмнөд хэсэг гэж гарч ирж байна. Урлаг, гоо зүй, бүтээлч салбар, сайхан харилцаа болон нийгмийн амжилтыг авчирхад тохиромжтой байгаад байна. За мөн Хойд Америкийн баруун бүс. За Калифорни, Лос Анжелес, Сан Франциско болон Сан Диегод амьдрахад надад бизнес, нэр хүнд, материаллык амжилт, аз жаргалыг авчрах нэ гэж үзэж байна. За нар болон Венусийн нөлөөтэй болохоор амжилт, нэр хүнд, сэтгэл ханамж өндөр амьдралын хэв маягийг бий болгож болно гэдгийг харуулж байна. Хойд Америкийн баруун эрэгтэй. За тэгсэн мөртлөө Хойд Америкийн зүүн эргээр болохоор Плутон болон Марсын нөлөө их болохоор амьдралын өөрчлөлт тэмцэл ихтэй байхаар байна. Нью-Йорк, Вашингтон, Канадын Торонто. Плутон Марсын нөлөөтэй болохоор тууштай байх шаардлагатай, амьдралын хатуу шалгууртай газар байгаад байна. Харин харилцаа амаргүй, ихээхэн тэмцэлтэй, өрсөлдөөн ихтэй байхаар байна гэж гарч ирж байна. За эндээс харахад Америк нэгдсэн улс гэж байгаа мөртлөө баруун эргийн хувьд надад ээл ивэлтэй тэгсэн мөртлөө зүүн эргийн хувьар болохоор илүү сорилттой байгаад байгаа гэдгийг харсан баха.
За Японы хойд хэсэг Хоккайдо болон Синдэй гэсэн байна. За тайван, нам гүн, ачаалал багтай амьдралыг хүсвэл одоо энэ газарт амьдрахад илүү тохиромжтой байгаад байна. Гүн гүнзгий, чин сэтгэлийн харилцаа үүсэх магадлал энд өндөр байх нэ. За мөн илүү тайван, эрүүл орчин амьдрья, санхүүгийн тогтвортой байдалтай амьдрья гэх юм бол одоо Шинэ Зеландыг сонгохоор байна. Шинэ Зеландын Окленд гэж гарч ирж байна. Энд бол сайхан амьдрал бий болох гэдэг ээлтэй байгаа тийм. За Грекийн Афин. За романтик харилцаанд ээлтэй сонирхолтой хайрын түүхийг одоо бүтээхэр байна гэж гарч байна. За тэгвэл одоо хаана надад амьдрал илүү ингээд сорилт ихтэй, хүнд, тэ эрүүл мэндийн хувьд ч юм уу, усын харилцаанд ч юм уу, тэ ажил мэргэжлийн хувьд ч юм уу, ер нь ингээд сорилт ихтэй газар, хүнд бус нутгууд хаана байна гэхээр Төв Европ, Герман болон Польш, Австри. Энд бол Сатурны сорилт ихтэй, хатуу сорилттой хайрын харилцаа, хитрхи ажил хэрэгж, хүйтэн хүндий, доктортой бус байх магадлал өндөр байна. За мөн хойд Америкийн зүүн эрэг гэж түрүүн хэлсэн тий. За энд амьдрахад бол надад илүү амьдралын том өөрчлөлт, тэмцэл ихтэй байхаар байна. За Оросын төв болон баруун хэсэг дарамт ихтэй, сэтгэл зүйн сорилт ихтэй байхаар байна. За үе мөч болон булчингийн систем, мэдрэлийн системд асуудал үүсгэж болзошгүйг харуулж байна. Хятадын Бээжин, Шанхай, Гуанжуу, Шэнжин. За энэ газар бол миний хувьд одоо Сатурн болон Плутоны нөлөөтэй учраас хүнд хэцүү ажил, их өрсөлдөөн, дарамттай амьдрал руу намайг хөтлөхөр байна гэж харагдаж байна. Тэгэхээр би одоо юу гэдгийг энэ газрууд руу очиж амьдрахгүй байх нь шүү. За ялангуяа Шанхай, Бээжин орчимд одоо сэтгэл зүйн сорилт ихтэй газрууд байна гэж харагдаж байна. За мөн Солонгосын Сөүл, Бусан энэ ч. За энд амьдрах юм бол маш ажлын юм өндөр ачаалал, хүнд хүчээр шалгууртай газар байхаар байна. За хэрвээ би ажил мэргэжлийн хувьд одоо маш их өрсөлдөхөд бэлэн биш бол одоо стресс ихтэй байж магадгүй байгаа даа. За мөн миний эрүүл мэндэд стресс ихтэй, биеийн болон сэтгэл зүйн ядаргаа ихтэй. За мөн сэтгэл зүйн сорилттой байхаар газар байна гэж гарч ирж байна. За энэ газар би хайрын харилцаа үүсгэх юм бол амаргүй. За удаан тогтохгүй байж болзошгүй байна гэж гарч ирж байна. За тэгэхээр астрологийн энэхүү үндсэн зарчмуудыг ашиглаад одоо хаана очиж амьдрал илүү ээлэвэлтэй, аз жаргалтай сайхан хайрын харилцааг одоо бий болгож болох вэ? Хаана очиж амьдрахаас одоо зайлс хийвэл дээр вэ гэдгийг мэдхийг хүсвэл та надтай холбогдоорой.